Мөнөө. Байна. Сайн байна уу. Энэ туул гээд 100 сургуулийн багштай ярихсан. Би юу? Сайн байна уу. Би энэ эрүүлжүүлэх байрнаас л ярьж ин л да энэ 10 байдаг. Сайн байна уу. За энэ Бадрал Билгүүдээ гээд нэг хоёр хүү байна. За. Энэ хоёр нөхрийг ирээд авах боломжтой байна уу? Эцэг их руугаа, ар гэрийнхэн руугаа ярмааргүй байна. Манай багш хэлчихээ гээд өөрийн чинь дугаарыг өглөө. За одоо наа хоёр чи яг хоёр хүүхдээ. За би ямар ч Батулга гэдэг хүн байгаамаа. Энэ жижигүр хүн байна л да. Энэ эрүүлжүүлэх. Тийм үү. Наа хоёр чи одоо аригтаа суусан гэсэн үг юм уу? За өчигдөр орой 11 цагийн үед хүний нохоо зодсон байна л та. Энэ хүний нохоо зодоод одоо эзэнт нь баригдсан согтуул байсан байна. Нэг нь бол шал согтуу, нэг нь бол халамцуу байсан байна. Тэгээ ер нь бол уудгүй хүүхдүүд ууж явж байгаад өөрлөө нохоо дайрсан байна л та. Тэгээд уяатай байсан нохоо одоо үйлдвэрийн нохоо юм байна л та, Пит гэд. Тэгээ уяатай байхад нь одоо энэ Билгүүдээ Бадрал хоёрлоо хуцсан юм байна л та. Тэгээ хуцахт нь энэ хоёр зүгээр өнгөрчөөд тэгээд буцаж ирэхдээ бол мод чулуугаар бол нохоог нэвшэртэл зодоо. Тэгээ эзэнд нь баригдаад эзэн манад эрүүлжүүлэхт өгсөн байгаа. Тэгээ 40,000 төгрөг өгөөд ахын дуугаараа эцэг рүүгээ залгасан чи эцэг рүүгээ залгуул одоо алуулнаа. Тэгээ манай одоо багш үд юм гэж хэлчихээ гэж тэгсэн байгаа юм. Би одоо бүр өөр газар бас цаан сарын юм ягаад явж илэн л та. Би яг ч одоогоор бол ангийн багш биш л дээ. Тий, таныг одоо 10А гээд ангийн багшилтыг өмнө жил биднэрт багшилтдаг байсан. Биднэрт бол аим хайртай ээж шиг л одоо байдаг бидний ингээд тэгсэн байгаа юм. Тэгээд наад хүүхдүүд ч одоо яана би энд бүр нэг амар чухал нэг цаан сарын юм цуглуулад явж илэн. Тийм үү. Одоо 40,000 төгрөг аваад ирэх ёстой юм байгаа юм. Тэгээ хамгийн гол нь бид нар эцэг их рүү залгая гэсэн чи эцэг рүүгээ хизээс залгуулахгүй гэдэг байгаа байхгүй. Тэгээд энд нохооны эцэг хэлхээс өөр арга байхгүй л дээ. Ер нь бол наа чи мэддэн сургууль соёлч гэсэн мэддэл таарна. Мэдхээс ч өөр аргагүй. Наа хүүхдүүд чинь зөв би өмнө багшийн хувьд өмнөх одоо наа чи миний ангид листүүр анги төгсчихсэн хүүхдүүд байхгүй юу? Ерөөсөө янз бүрийн юм тийм юм гарч би бүр гайх чинь нэр нь одоо ингээ аригтаа суусан гэхээр. Тэгэхээр араа энэ дээр 90 үүсээд байгаа юм л та. Тэгээ ямар 90 үүсэж чинь гэхээр тэр үйлдвэрийн Пит нохоо хэлдүүлээд гүлгийн үнэтэй зардаг байсан гэж эзэн яриад байгаа. Нохоон дээр бол нохоог зодсон хэргийн тийм хууль байхгүй болохоор бид нар шийдэж чадахгүй. Тэгээд хэд тэр нохоог толгоороо зохиж гаслалж ухаан алдуулаад одоо нохооны төмсгийг зэрлэгээр дастаж авсан байгаа байхгүй халамцсан одоо байнга тэгээд байнга л дайрдаг өөрснөр нь одоо гудмаар зөрөө явж хат байнга дайрдаг юм шиг нохооны төмсгийг дастаж аваад жихийн дастаж аваад тэгээд хөл мүлийн гимтээсэн байгаа. Яа наад бүр айгүй муухай садист үйл ажиллагаа хийсэн биз дээ одоо наад чинь. Тий, тэгээд энэ үйлдвэрийн нохоо нь бол одоо хэдэн сая төгрөгийн үнэтэй чинь одоо энэ нохооны эзэн миний хажууд байна л да. Эдрийг ачуулаад явуулна гэдэг байхгүй. Бид нар одоо нөгөө эрүүлжүүлдэг болохоос бид нар нөгөө нэг цаашаа ачдаг газар биш. Тэгээд та өргөдөл хүчээ цаашаа хандаа гэж тэгсэн. Тэгээд эндээс шууд ачуулъя гэдэг байхгүй. Ямар нэгэн ядаж та багш юм байна ирж эдэр дулаан хувц өмсөд ачигдахаар бол явуулахгүй болохгүй л байна л да. Тэгээд эцэг ихээ дугаарыг бүр яаж хийлгээд гүрийгээд одоо эцэгхэн дугаарыг олж өгье. За тэгээ олохоос өмнө та юу яа та тайван байгаараа би энэ нохооны эзэнтэй таныг яриулаад тийхүү. За. Тэгээд юу яасан яасан ингээд тань руу одоо таны л дугаарыг өгсөн болохоор одоо тантай л ерөнхийдөө ярьчих тийхүү. За Баатарга та хүрээд ир тэ. Нааш ороод. За би энэ нөгөө нэг ар гэрийнхэнтэй л холбогдчиход байж энэ. За яриад. Байна уу? Сайн байна уу? Байна. За сайн байна уу? Сайн байна. Та намайг одоо Банкарбаатар гэдэг юм байгаамаа. Би одоо нассараа нохоо тэжээсэн хүн байна. Тэгээд миний одоо хамгийн хайртай, хамгийн үнэтэй нохоог маань одоо энэ хоёр одоо ингээд харахын эцгүүнүүд үүсхийн эцгүүд уулгаа ичлаа. Миний дөө. Танаа тоо яг та хаана байгаа юм бэ? Та хаана байгаагач мэдэхгүй байна да. Энд одоо айгүйх адиэл нөмөрсөн шалтан нүцгэн залуучуудлын нэгвэр дүүрэн байна. Одоо эрүүлжүүлэгдэж байгаа ухаан энэ юм байна. За би ямар ч хэлсэн наад газар чи очие заа юу. За миний нохоо одоо Пит гээд нохоо байд юм аа. Тэгээд энийг одоо би олон нохоонуудаа хэлдүүлээд гүлгийн зарж одоо амжиргаагаа дээшлүүлж амьдрдим байгаа юм. Тэгээд одоо манай нохооны хамгийн гол нь энэ муу хоёр новш одоо өөр юм дастаж болно одоо сүүл мүйл тэмээ хамаагүй. Төмсгийн ямар сайхан төмсөг байлаа. Миний дөө хамгийн гол нь чи намаас сонсож байгаа хамгийн гол нь юу вэ гэхээр би одоо энэ олон одоо энэ манай нохотой хэлдэг байсан энэ 4-5 жингрүүдийг би өрөвдөж байна. Одоо эдгээр одоо хүнээр ирвэл одоо ихнэрүүд нь гэсэн үг. Одоо манай нохоо төмсөг байхгүй. Одоо энэ төр ажиллаа хийж чадахгүй энэ нохоонууд одоо миний зүгээс одоо тэгээд 10 сая төгрөгийн одоо торгуул ноогдуулмаар л одоо байгаа юм тий.
Миний нохооны төмсгийг дастчихдаг. Яста харгис амтд юм да. Ингээд одоо нохоо маань кома боллоо шүү дээ. Одоо би кома, нохоо маань кома. Одоо амьдрал яана. Би наад хүүхдүүдэд чи англи удирсан багш байсан. Яг одоо бол би англи удирсан багш биш. Гэхдээ би хичээл ордог багшаа. Тийм учраас би наа хүүхдүүдэд чи бас холбоотой хүний хувьд би ямар ч лсэн наад газар ч очиж уулзъя заа юу. Байна. За. Тэрий ямар ч лсэн би наа хүнд чи ингэж хэлж байна. Би ямар ч лсэн яг одоогоор би асар хамгаалагч нь биш шүү дээ. Гэхдээ би ямар ч лсэн өмнө англи удирсан багш байсан хувьд за наад хүүхдүүд чинь энэ багш маань нэлээ хандаа гэсэн бол тэр утгаараа би бол наад газар чи яваад очие заа юу. Гэрээр орсон юм энэ асемаа тавьчихад яваад очиход. За тэгэхээр энэ хоёр хүүхд эцэг хэрүүгөө залгуулахгүй гэдэг бас шалтгаантай л баг тийм ээ. Тэгэхээр та эрэхтэй нэг солих өвлийн хувцс нэг дулаан хувцс энэ төр авчрахгүй болгож ачигтаад явчих магадлал өндөр байна шүү. Тэгээд энэ хүн их гомдолтой гэдэг байх шиг байгаа юм. Тэгээд одоо хүний хүүхдүүдийг эцэг их хасраа хамгаалагчд нь хэлэхгүй ачих тийм ямар ч хуулийн юу байхгүй шүү дээ. Ачлгүй яах вэ? Одоо тэр чинь өөрсдөө эцэг хэрэг дугаараа өгөхгүй бол хэрвээ та нар үнэхээр наа хүүхдүүдэд ачна гэж байгаа бол ар гэр хасраа хамгаалагчийн заавал дуудаж байлгаж бас насан туршийн хүүхдүүд шүү дээ. Та энэ хүүхдүүд ер нь хэрэг хайртай. Гэхдээ мэдээч хэрэг юм чи хайртай байлгүй ядгийн. Би наад хоёр хүүхдийг чи ингээс огтуу байгаад ингээд тийм амар нохооны хөлийг хугалж ингээд одоо юу гэдэг тэр дүнсэг мөмсгийг огтлоход үндэ яг итгэхгүй байна. За та 50 байгаараа. Пэс Mambo гэдэг нэвтрүүлгээс тантай холбогдсон байна. Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Энэ бүхэн бүгдээ тоглоом байлаа. Сайн байна уу та? Йоо, та ямар хэмэр тоглох юм бэ? За өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр 9-А ангийнхны одоо хамт олноос Бадрал Билгүүдээ болон нийт хамт олноос ээж шиг минь ийм сайхан багш одоо хүртэл бидний гэсэн сэтгэл байдгийн байна гэдгийг одоо мэдих гэж тэгээ танд мэдчилгээ дэвшүүлэх гэж одоо таныг нэвтрүүлэгт орууллаа. Тэгэхээр танд өдрийн мэндийг хүргэе. Ямар ч биднийг уучлаарай. За байна. Амьд бурхан байдаг гэвэл тэр минь зөвхөн та билээ. Ариун мутраас нь адс авсан азтай хүмүүн бид билээ. Сат сувраг олныг бүтээж ашигт нь хариулна гэвэл саяыг босгоод сэтгэл минь үл ханах билээ. Багшаа тандаа маш их хайртай шүү. Тандаа туудахгүй болох сар шинийн баярын мэндийг хүргэе. Тандаа бид бүхэн чинь маш их хайртай гэдэг үгийг дамжууллаа шавнараас нь. За багш танартай ч гэсэн маш их хайртай шүү. Яа би бүрээс За үнэхээр бахархмаар сэтгэл над төрж байна. Тэгэхээр та уртудаа наслаараа танд аз жаргал хамгийн сайхан бүгдийг манай нэвтрүүлгийн зүгээс хүсэж байна. Тэгээд та олон шавнырын хайрыг татсан, хүндлэлийг хүлээсэн ардын багш болоорой гэсэн өрөөлийг өөд нь өргөн дэвшүүлье. За баярлалаа. Та нарын ажил үйлчлэгт амжилт хүсье. Баяртай. За баярлалаа.